За би та бүхэндээ ингээд уламжуул өв соёл ёс заншлаараа ээж авыгаа хүндэтгэе, эцэг эхээ ачилж, эцэг эхийгээ хайрласан хүний амьдрал дээшилж идэг, аав ээжийнхээ ачиг хариулж аваа хүүхдүүдийн үр удмуудын амьдрал ахуйнууд ингээд гал голомтоороо ингээд сайхан амьдрал нь дээшил дэвшиж ажил мэргэжил те ажил төрөл дээр ахиц гаргаж явж байдаг. За тэгвэл бид нарын ээж аавыг хүнддэг ёс зүйгээс гадна бид нар унсан төрсөн нутаг буюу энэ их дэлхий байгаль дэлхийгээ бас хайрлаж хүнддэг юм хамгийн том ёс суртахууны нэг зөв амьдрах юм ёс зүй юм ухаа байгаамаа. За яагаад гэхээр энэ бол айгүй том философи. Бид нар энэ байгаль дэлхийн ичигээс хүн болж ин төрсөн нутгийнхаа одоо тий газар шороон дээр хоёр хөлөөрөө гიშгэж хөлд орж идэг. Ээжийн хэвлийнээс өсвөлээд усын нууж, байгалийн одоо ургамал ан амтны бахыг идэж, хоол хүнсийг хэрглэж ингэж амьдардаг. Ийм учраас байгаль дэлхийтэйгээ бид нар цагшгүй маш том холбоотой амьдарч идэг. Хүн холбоотой гэж тий ээж автагаа хүн холбоотой, байгаль дэлхийн ээжтэйгээ хүн холбоотой бид нар амьдарч идэг. Ийм учраас байгаль дэлхийгээ хайрлаж, байгаль дэлхийгээ одоо хүндэтгэж харьцаж байгаа хүний амьдрал бас их сайн байна. Яагаад гэхээр байгаль дэлхийгээ хайрлая гэдэг бол энгийн зүйлс эсгэлж байдаг. Идж байгаа чихрийнхаа цаасыг хүртэл бид нар байгаль дэлхийдээ хаяхгүй байх, одоо тий энерги авах гэж ингээд гол усны дэргэд очиж аригтаар сууж, найрал цэнгэж одоо мам босго тэр энергийн тий сөрөгчм энергийн орон зайг бид нар үүсэхгүй байх. Байгаль дэлхийнхээ ургамал одоо тий мод ус бид нар бохор оруулахгүй байх, модыг бид нар тий тасдаж одоо амьдрал ахуйтай хэрэглэхдээ одоо унсан мод буюу хөгшөрсөн модноос нь бид нар байгаль дэлхийгээс гişг байнасаа хайрлаж хөөжж авч одоо амьдралынхаа байшин барилгадаа хэрэглэх, гал түлээндээ хэрэглэх гэдэг ингээд яг ингээ одоо ингээ энэ бол хүний төрсөн нутаг байгаа. Бид нар жоохон байхдаа юу ч мэддэггүй байхдаа биднэрт энэ талаар эцэг эхчүүд маань одоо тий өв соёл, ёс заншил, дэлхийгээ байгаль дэлхийтэйгээ яаж хүндэтгэхтэй харьцахын энэхүү одоо тий санхүүгийн босрлын ийм сургалтууд өгөөг учраас бид нар их алдчихсан. За тэгээ бид нар хүүхэд байхдаа ийшээ яваад энэ завхан голын одоо энэ гол усныхаа энэ ундрагын энэ рүү очиж гол усны модууднаас бид нар мэдхгүйгээр тасдаж одоо төлөө түвшиндээ хэрглэж идэг ийм байсан. Энэ бол одоо ингээд эргээд бид нарт ингээд лусын томоохон хорлол буюу ийм зүйлсүүд амьдрал ахуйтай нэгдэшгүй өвчин, эд баялаг хомсдох гэдэг эдгээр зүйлсүүд маань яаж байгаа гэхээр эргэх холбоогоор нөгөө байгаль ичиг маань хааж авч явж байгаа усуудын маань одоо эцэст нь лусууд байдаг учраас одоо эдгээр зүйлсүүд маань бид нарыг бас ингээд энерги сөрөгчм энерги бас бид нарын амьдралд нөлөөлж идэг. Эргэх холбоогоор хизээж хүн хийсэн буруу юмнийхаа алдааг хизээ нэгэн цагт хүн өөрөө хэрэг эдэлж идэг. Энэ бол нүгэл гэж яриад идэг. Одоо тий хийсэн алдаа маань одоо бид нарыг үүлэн хүргэж яриад идэг. Ийм зүйлс болоод идэг. Ийм учраас бид нар одооноос хүүхдүүдтэй үе залуучлагч соёлыг авч тээгч явж хүүхдүүдтэй бид нар байгаль дэлхийгээ хайрлах, байгаль дэлхийтэйгээ зөв харьцах, их дэлхийтэйгээ байгаль дэлхийтэйгээ зөв харьцаж чадах байх юм. Байгаль ичиг чинь өдөр болгон бид нар өшөөгөө авч ирдэг, сайн санжаар бид нар огтлж яадаг. Яг өөртөө яаж харьцсан тэр хэмжээгээр нь бид нар тэр одоо хэмжээнийх нь одоо үг авахын хуулиараа биднэрт үлийн үр юм буюу тэр зовлонгийн эргэх холбоогоор өгч идэг юм жамтай. Яагаад гэхээр таныг хоолж гин, ундалж гин, танд энэхүү гайхамшигтай одоо агаар тий энэ их дэлхийн байгалийн гайхамшиг амьдрал ахуй хоол хүнс бүх зүйлийг бэлэглээд тахад яагаад та нар байгаль дэлхийн ичийг хайрлахгүй байгаа юм бэ гэж цаанаас одоо бид нарыг байгаль дэлхийгээ хайрлаач, эцэг эхээ хүндэтгэж, ичийн аав чинь та нарыг үдээд одоо гарын чинь одоо ганцхан хөлийг чинь дөрөөнд хүргэж амьдрал ахуй чинь одоо зөв авч явах энэ амьдралын зарчмуудыг чинь та бүхэнд үүсгэж суур хондаамж өгсөн ачтан билээ. Ийм учраас бид нар эцэг эхээ хайрлаж хамгаалах, байгаль дэлхийгээ хүндэтгэж хайрлаж хамгаалах яалчгүй юм томоохон юм бид нарын амьдралын ерөөсө өдөр тутамдаа холбоотой байдаг, хүн холбоотой байдаг юм хүү. Амьдралынхаа чамтайгаа бид нар илэрч, хүний ёсоор зөв амьдарч, хүний ёсоор бүгдөө одоо тий өгтөлж хүний ёсоор одоо хүний жамаар хорвоогийн жамаар мөнгөсийг үзэх гэж ярьдэн штэ. Яг ийм жамаар бүгдээ явахыг энэ
харалда та нар асгарсан совчиг энэ сайд 5-30 маань гэж байна. Тэгээ өвлийн одоо тэгээ өвлийг адгсаар болж ингээд аргашаа ингээд урсч урсч байгаа өдрөөрөө зуртгаж байгаа ийм гайхантай хүнээр бол одоо хүний цус бид нарын бүтэц бол ихийн одоо цус буюу махан эдгсээр 44% бүрдчихэд те цуснаас бүрдчихэд тэгвэл байгаль дэлхийн ижигийн амис хотос болсон сандраг гэж бид нарын усгүйгээр бол бид нар хинч биш хүний биед 70% ус уучдаг те үүнтэй адилхан. Ийм учраас бүгдөө байгаль дэлхийгээ хайрлая гэдэг уриалга гаргаж байгаа маа. Миний өнөөдрийн ярих гэдэг сэдв маань байгаль дэлхийгээ бүгдөө хайрлая. Яачгүй бид нар өдөр тутам хүн холбоотой тэгвэл төрүүлсэн энэ эцэг эхийнхээ ачийг бид нар өнөөдөр хариулъя. Эцэг эхээ хайрлая, эцэг эхээ хүндэтгэе, эцэг эхээсээ үг сонсъё, эцэг эхийнхээ ачийг хариулъя, эцэг эхээсээ өв соёлоо өвлөж үлдээе. Өөрсдөө ч гэсэн бид нар одоо өв соёлдоо суралцъя. Үр хүүхдүүдэд уламжлуулан үлдээ цаашдаа уламжил ёс заншлаа үлдээе гэдэг энэ уриалгаар ингээд одоо бүгдөө хамтдаа цаашдаа энэ уриалгыг уриалж хамтдаа хөгжүүлж одоо бүгдөө өвлөж хамтдаа амьдарцгаая. Ингэснээр бид нар зөв амьдрнаа. Бид нарын амьдрал сайхан болно. Эцэг эхийгээ ачилж, байгаль дэлхийгээ хайрснаар бид нар зөв амьдрна. Бид нар эд баялаг, тэ амьдралын сайхан эрүүл сарвал байх бүх зүйлсээ маань эдгээр 3 оршихуй өгдөг. Ийм учраас бүгдөө хүний ёсоор амьдраад, хүний ёсоор, хүний жамаар энэ орчлон хороогоос бүгд л өхөн, бүгд л явна. Тэгэхээр хүний жамаар сайхан хороогийн мөнгө хүсэх үзэл сайхан шүү дээ. За ийм л утгатай ингээд энэ уриалганд ороод цаашдаа Монгол уламжлал өв соёлоороо бид нар эцэг эхийн ач байгаль дэлхий их дэлхийтэйгээ яаж зөв харьцах уу, байгаль дэлхийдээ яаж бүгдөө зөв зөвхөстэй харьцаж туслах уу, эцэг эхтэйгээ яаж туслах уу гэдэг энэ уран даруудаа ингээд цаашдаа явж янз бүрийн гоё подкаст нэвтрүүлгүүд хийх болно. За талархъя.